За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би Нью-Йорк хотын төвд орших хуучин дэлхийн худалдааны төв гэж байсан хоёр ихэр самхаг одоос 23 жилийн өмнө аимшиг террористийн халдлагаас болж Нор Жонсон тэр самхагийн хуучин суурин дээр ирсэн байна. Энэ суурийг бол Америкчууд усан сан мэт болгосон байгаа. Тэгээ гадуураа энэ тухай дүрэгдсэн 3000 орчим гэмгүй иргэдийн нэрсийг ингээд бичээд хоёр ийм ажиллагаа усан цаг байгуулсан байна. Нэг нь тэр цаана байна. Тэрнээс гадна хуучин хоёр барилгынхаа оронд 6 шин тааврыг барьж байгуулахар шийдсэн бөгөөд одоогийн байдлаар 4 нь бүрэн ашиглалтанд орсон байгаа бөгөөд хоёр нь 2024 болон 2028 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байгаа. Түүний нэг нь энэ таавар байна. One World Trade Center гэдэг 104 давхар дээшээгээ 540 хэдэн метр өндөртэй ийм тааврыг барьж байгуулсан байна. Иргэн тойрон цагдаа нар маш ихтэй байна. Тийш цагдаагийн машинууд бэлэн байдалд орсон зогсож байна. Бас нэг талаараа энэ үзмрийн газар болсон байна. Энд ч 9 сарын 11-ний дурсгалын музей хүртэл байгуулагдсан байна. Хажуу талд нь World Trade Center гэдэг дахиад энэ барилга дотроо ажиллаж байна. Дор нь буцаа сэргээгээд авсан байна. Дотогч байгаа ийм гүнзгий хуучин байшингийн суурь байгаа. Ийм газар болгосон байна. За хуучин хоёр дахь самхаг байрлсан байсан газар хүрэлцэн ирлээ. Энд бол ус нь оргилоогүй байна. Гэхдээ хүмүүсийн нэр бол бичсэн хэвээр. Маш их хүмүүс энийг зорин ирсэн байна өнөөдөр. Шинэ тааврыг дахин харуулъя та бүхэнд. оны 9 сарын 11-нд 4 онгоц барьцаалагдчих. Хоёр нь энэ хоёр барилгыг мөргөсөн байгаа. 19 гэмт этгээдүүдийн аюултай үйлдэлээс болж нэг онгоц нь цагаан ордыг зорж байгаад замдаа осолцсон. Зорчигчдын тэмцэлтэд тулгарч зорчигчд болон террорист хоорондоо тэмцэлтэй эцэст замдаа осолцсон байгаа. Нэг нь бол Пентагон гэдэг бас нэг Америкийн барилгыг очиж мөргөсөн байгаа. Маш харамсалтай зүйл болсон. Дэлхийн нийтэд террорист халдлага гэж юу гэдэг вэ гэдгийг маш хүчтэйгээр мэдэрсэн аимшигт үйл явдал одоос 23 жилийн өмнө болоод өнгөрсөн гэлээ. Үнэхээр энд хурж ирээд ингэж зогсож сэтгэл өвдөхгүй байх аргагүй байна. Зүг зүгээр явж байгаад нас орсон 3000 оны нэрийг бичигдсэн байна. Бас нэмж хэлэхэд энэ үйл явдалтай холбоотойгоор 9 сарын 11-ний дурсгалын музейг байгуулад олон улсын хэлүүд дээр музейн гайд заавар цаасыг бол гаргасан байгаа. Тэр дунд нь бол араб хэлийг бол албаар оруулаг юм билээ. Тэр нь юутай холбоотой гэвэл энэ хүн аимшигт аллагыг үйлдсэн алан хятагч араб гаралтай хүн байдаг. Та бүхэн сайн мэдэх хүн байгаа. Түүнийг 2009 онд Барак Обамагийн засгийн газар олж илрүүлж газар дээр нь устгасан байгаа. Тэрээр Пакистан улсад энгийн нэгэн айл шиг айлуудын донд хан хэрмээр хүрээлүүлсэн байшин дотор ерөөсөө гэрээсээ гардаггүй нэг айл байсан. Тэнд ихнэр хүүхдийн хамт амьдарч байгаа.
тагнуулынханд олон жил мөрдүүлснээс баригдаж тэндээ баригдсныхаа дараа шууд буудуулсан байгаа. Дэлхийн худалдааны төвийн World Trade Center гэдэг нэртэй галтганы буудлын байна. Сүртэй байгуулжээ.